Юу ачсан мар дээр? Аа? Найхан уу? Яа, ондог байна. Юу надад юу хийх вэ? Аялал ямар юм аа? Яач яач Бидний замчин газарчин одоо телевиз үзэж байгаа хүмүүс юу үзэх үү шийдэж байгаа. Моогоо моогоо үзэх үздэг. Телевизээр авч байна. Хаадаг нөө. Чи одоо яг одоо телевиз гарч шít. Тийш хараад байна. Өөр ч үзэх. Улаан бэлтэг яг сайн байна. Энд тохоогоо гоё тохоо. Энд моогоо телевиз. Тэгээд энэ мордын нэрээр одоо энэ телевиз гарч байна. Тэгээд одоо камера Ямар гоё юм. Эрээд авчих шээ. Одоо таны ярьж байгаа юм дахиад илүү. Аа? Чөчгөргөө яраа. Яраа нөөдөг юм уу дээ. Тэгээ ийшээ явах чинь даваад авах тусмаар дөрчсээр байгаа тэгээд чиг болчих. Өдрөө очиход тайс тусмаар яриг нь ойдог. Аа ишлэг тусмаар яриа улам ойдог гэсэн байна. Одоо хэдэн чирэгтэй манаар. Аа? Хэдэн чирэгтэй мандаа. Онгон болоод Халахаас ахуйд орчуулгаас орчуулж ирдэг. Тэв. Чигийн. Хараагүй. Дэлмэр чинь явна энэ. Энэ олон хэлээр ярих юм байна. Манай хаатрагч олон хэлдэг. Иддэг хэлний ганц ярьдаг мангар олон байна. Зам даарсан бүх орныхонтой ярьж байгаа. Яг тийм. Амьдгаараа тэр зүүн цаг орсон дээр дөө. Юунч байгаа юм дээ. Наад ороо хөрөлдөө. Хаагур нутгаж. Мэнгуулгт. Төвөөс хаагур. Төвөө цааш хөдөөлөн гарч. Мэнгуулгын хотоо нааша ногоо нуур гэдэг газар нааша нүгсэн байгаа айлууд. Тайгдар гэр барьж ийн урцтай байна. Урцтай. Одоо энэ тайгын амьдрал хэр болсон? Гайг болсон. Тэгвэл тэтгэмж авч байгаа юу? Авж байгаа. Сарын хэдийг авч байгаа? 105. 105 нэг хүн юу? Танах хэдүүлээ? Манайх олоода. 7 хүн ба. Тэгвэл сард ямарсан 700 мянган цаас ороод ирэх тий. Одоо аяж автгаал амьдэрч байгаа би. Манайхан ах нар айл болсон. Би одоо ээж автагаа дүүнэртэйгээ амьдэрч. Одоо айц хүнтэй байхгүй. Тайгад охтууд хэр олон байна? Байхгүй дөө таарах. Үүгэнд дарцгаагаад. Одоо хоорлсон. Одоо тэгээд ихнэр яаж аав? Баташ. Мэдхгүй. Тэр суучаар төлөвлөж байгаа айл охин байна уу? Байхгүй. Өөр байхгүй болсон. Өөр байхгүй. Хоорлсон. Хоорлсон. Газ дээр шаваад байна. Жижигхэн хөвгтөд л одоо хөвгөлдөө айл. Том усгал үлээ. Том болох нь хөлөөхгүй л. Чаавна л та. Чаавна? Одоо ихнэр хаан цаах юм. Олдсон гадраа. Явж байгаа бол. Охтууд нас хот руу сургууль соёлж явчихдаг хөх тий. Чи сургууль ямар хаанд өгсөн? Би Баян зэрэгт. Сум дээр. Эдгээр өгсөн. 10-аад өгсөн. 10-аад өгсөн. Мундаг өгсөн. 10-аад өгсөн. 10-аад төгсөөл. Гарна гэж оргосараа. Сургууль. Энд ирөө. Оргол тагруу явчих. Энд ирсэн. Манайхаа энэ зэрхэн л дөө байсан. Энд ирээ 5 жил болсон. Тагдаг. 5 жил. Аргата 6 жил болох гэж. Цаа бох хэрэг. 100 одоо энэ варандаа 100 байна. Энэ цаа яагаад юм баг зүг болчих. Нэг ч бүр 2000 цаатай болчихсон хүмүүс болоод. Одоо ч чон сул тавих дээр нь ичээл юм. Ичээл. Тэгээд та нар ч одоо амьдрал ах гайг болчих юм. Бүгдөө бууш идэв. Чоноо намдахгүй. Гаа. Одоо ч гайг болоод. Чон олол гайг болчих. Чоны ханд явж байна. Үгүй. Чоноо алахгүй гэсэн яаж цаагаа үржүүлэх юм болж байна. Ирэх дээр нь муудал явуулчаалаа авч. Ор цаагаа хариулж явах гэдэг орж чаа. Банга хариулж явах бол орж чаа.
Тэтгэмжнээсээ гадна өөрөөр тэгээд яаж мөнгө олж тавих юм? Гадаад очихтар л урц барьж байгаа л болно да. Нэг урц идв. 10 Хоногийн нөө? 10,000. Өөрөөр тийм их л байдیں۔ 5 6 хүн очихлоо нэг хоногт 10 авна нэг хүнээс. Нэг хүнээс 10 авч. 6 очих 60,000. Урц барьна гэж одоо яаж барьж? Хэдэн одоо яаж байгаа биржийн төр бүтээчих юм уу? Одоо урц биржийн төр л байгаа юу? Тий. Өөр материал байгаа юу? Яахгүй. Биржийн. Дам биржийн дээр л урц босгал барьж. Одоо даанаач тэгээд шишингээ хотоорох дуртай юу? Үгүй. Улаанбаатар орсон уу? Орж үзээгүй. Аймгийн өдрөө зөндөө ирсэн юм. Аймаг зөнд орж ирсэн. Улаанбаатар руу яагаад шатуугүй? Зүгээр. Тайгандаа л ахал. Тайгандаа зүсдэлтэй. Багаагтаа аймаг тэмцэнээр явж байсан. Юу нэг Жоо. бочоод өрөлдөө. Хоёул барьдаг үзэх. Одоо мартагсуу. Барьж чадсан. За тайгад айлд дөр нэг айл хэдэн хөхтэй. Одоо хөхтэй байна уу? Авла. 2 3. Зарим ганц. Чи хэдэн хөхтэй болох юм? Мэдгүй яаж мэдэх вэ? Хэн мэдэх нэг. Яаж мэдэх вэ? Хайртай охин мөх байхгүй юу? Байхгүй. Одоо хэдтэй лээ? 22. Одоо хөсөглөө шүнийг явгаахгүй. Гавас. Таны хитэн жилийн дараа. Айл олон да. Тэгээд аль охтуудыг том босгох үлээ гэлээ юм дээ. Аль охтуудыг айлын огт том болгох тэр хөгшөрд юм байгаа та. Ахтуу хамаатан садан сууж ийн хоорондоо. Сооди. Сууд юм аа. Тэгээд одоо хүүхд гайгүй юу? Хэмэдийн соосон л байдаг. Цөөхөд болохоор ч тий. Тий. Энэ наашаа өсөлрөө чи энэ наашаа сууд халгуудаас гэрүүл авч ихнэр авч гинөө. Авж аа. Авч. Ах манай хоёр ах мөрөнгөөс авав. Хоёлоо юу? Тэгвэл чи бас наашаа гэрээ нэг чирэл үстэж чирэл дэш явчихсан. Чадвал харин тэгхэл санаагаад. Тэгээ л ийшээ төгөөд байгаа юм шүү. Шаач үзтээ юм байгаа энэ жил явж байна. За нэг иймэрхүү хүмүүс ирээд буцлаа. Ингээд анх нөгөө сая нөгөө халахын нутгаас одоо хаалах тарахад гэж ярих юм шүү дээ. Амар нотргсан. Анхныгаа цаатанд ахтуудаа таарсан чинь нүүхтэл бөөнөрөө дуулдаад ороодсон. Надад айгу сүртэй санагдаа. Сая ярих ч юм болдохгүй, хэлэх ч юм болдохгүй айгу сүртэй санагдаад сүрдээд яах шиг ч болоо да. Яалаа шүү. Тэгээ сони юм байна. Одоо ингээд цаашаа мэдээж дахад цаатан хүмүүстэй олон таарах болгүй. Зүгээр дахад цаатан халах гэж ялгаад байгаа юм биш. Миний хувьд таарж байгаа анхны одоо дахад цаатан хүмүүс аахгүй да. Ерөнхийдөө нутагтан таарж байгаа. Улаанбаатар дахад цаатан гэсэн ганц нэг бөө мөө энэ гэсүүл юм явж лээ. Тэгээд энэ анх удаага бол одоо нутгийн хүмүүстэй таарлаад явж байна. Сонин санагдаж байна. Аялгыг сони юм. Нэгээс нэг 2 он сурж байгаад би нутгийн аялгаар нэрнэ. Над бас нэг онцлог айлч нутгийн аялгаар нь яг ижлэхэн ярьж хурдан сурдаг. Би сая таны аялга намайг ирэхэд амар үүрсэн. Тэгэл далаах чи жоох аялгатай. Бас яг анзаархаа. Би ч нөгөө оюутан багт нутгийн аялал судлаад багш нартай бас нэг аялга маялга гээд түүхэн анги юм хүмүүсүүд ингээд хараад ажиглаад явж исэн. Тэгээд анх далаахтай уулзаад нэг аялгатай харах мөртлөөсөө нэг л тийм бас нэг хүн та нартай харьцаараа сони болчих штэ. Тэгээ үжим та бас шал өөр аялгатус. Одоо энэ саяны хийсэн усууч бол бүр өөр. Тийм өөр. Тэгээд ингээд энэ усан нөөл ясан дагны ярианы өөрийг болсоор байгаа юм. Тэгэхээр эдний яриаг нэг ганц 2 хоног. Би ч одоо гон нарийн ярих бол арахангаа юм тариачин удам. Оо тэгээ энэ нэр туу хаалгаа. Энэ нэр дангаа болсон. Мутгийн яндаг болсон. Тэгээ юу яах юм бэ? Нэг 2 хоног төр эдний яриаг сайн сонсоод энэ юуны цаатангуудын аялгаар нь бас яриул тээ.
Манай өнөөдрийн тоо чинь далаах. Ганц Викторинокс сулгаар иж байгаа бүх хоолойг альцсан. Юм болоо утгаар гэл хоолой гэл. Яа малгайгаа авалтлах. Явдал дундаас танаас нэг итгээ хоол хийж өгöd яваад байл. Бас. Жижигхэн нэг хараад аймаа хасч. Хадч юм танаас. Аяа хадч. Яа. Өмнөдөө гадаа давхар алсч. Намайг жижигхэн хараад царай мод болохоор янзаарынг хараад байгаа болж байна. Гүйл юм байна л да тэгвэл. Царай модод дүрчин Баатараа бас их зовлон байл шүү дээ. Ялаа шамуул хүртэл илэг байна. Хүмүүс илэг байна, хүүхнүүд илэг байна. Дээр ялаа шамуул хүртэл илэг байна. Хүн болгоо илэг байна. Хүн болгоо илэг байна. Хүн болгоо илэг байна. Золтой шүү дээ. Таавал залуудаас царайлаг маялаг байсан юм шиг. Аа. Би яаж яваад юм гавс. Эцэг нэг юм явж шодлогоо авсан уу? Одоо өчтөр хэдэн жил болж байна? 30 гаруй жил. 30 гаруй жил. Өдгөө. Өдчихнө. Гайгүй. Юу нөө? Одоо хаяа нэг өдөх юм байна. Та ч өөдч үдэхгүй. Би чи их гэдэг ингээл хэлсдэг бай. Тэгээ санж байгаа болчихно. Тэгээд хэлж яваад үн хүндтэй байна. Арай дээр. Тэгээд банк байгаад зөв нөгөө хэлдэг чи болно. Эдгээр хөдөөний чи ирдэ тэгээд мал хаар инээ тэрэг эсрэг тавьж байдгүй. Ер нь би хөдөөнийх нэг манай хатган ч бол ингээл би ингээл хаяа байранд байж ингээл тэтлээ тэнтлээ орсон шүн унтчих зорлоо чарлаа хэрэлдээ зоглол архтай л байдаг. Тэгээ юугаа улаасалтдаг юм л үгүй. Хөдөөний айл хэрэлж байгаа би үзгүй. Хөдөөгөр их хийж байгаа. Шинэ өдрөө ажиллаад намаад гуулгараа өгөхөөр пүүжааргал. Хөдөөний авгаанаар харин нэг нөхрөө нэг олон хоног хэсээд аргуугаа явуулж нэг ажиллаж байгаа гэж. Ажилласан аюул. Тэрнээс нэг юу яагаад хэрэлдээд хөдөөний айл хэрэлдээд их байхгүй. 30 жил ихнэрээс өөж өгч асал. Ахын баш юу? Таавал өдөх тухай юм яриад амар хорлолтоос. Тэр муу боснос маяг юм яриад. Арайч гэр бос би нэг өөдсөн гэсэн учраас сал гэж яриаггүй шүү дээ. Таар юу хийж оо? Алин амьдралаа түүхээс яриач. Сайхан хоол болох зур. Түүх үед дээр наймал хийж эхэлсэн тий. Тэгээд чэнжчээд өний дунд нэмэл дүүжлээ. Тэгэл сүүлд ерөөсө тэр маань яхан боломжгүй болоод байгаа нэг шат руу явжлаа та ганцхан аймаг явж эхэлсэн тий. Бааза хийzээ байгаа шүү танаа. Бааза ч тий 6 жил болж байна. Баагаад тэгэл хөдөлмөрийнхаа сайхан шинээр тэдээс аяг маяг юу вэ? Тэгэж бас боломж хөөхтэй ажил амжилт төрсөн дээ. Одоо хэд хүүхдтэй лээ? 4 хүүхдтэй. Оо асуу хүүхдтэй биш тий. Манай найз Бадмын өгсөн хутаг CR кит гэдэг Колумбиягийн хутаг байна. Миний найз Бадм надад бэлгэлсэн. Гой юмтай бэлгэлсэн шүү дээ. Чи надад хойлог өгсөн. Хойлог юм ах. Тэгээд цэцэг хайлог хойлог юм ахын хутаг өөрөө. Тэгвэл бид бүгдөө цугтаа ханахаа илгийг ингэж бахалахаар нэ. Шарж идэндээ гэдэлсэн чинь. Би нэг юм хэлсэн чи гомдоо тавьчихсан. Одоо тэгээ ярихгүй. Миний найз төвч тээ. Ярина. Жаахан ууран гарах бахоо гэж доолооч. Тэгээ жоохон бай ууралчаа тэгээд жоохон ууран гарахаараа юу вэ нүгөө гэж залхав.
бадаа залгаараа өгшаа. Тэгээ юм чин хүний амьдрал чинь найз их чухал. Тэгээ нөгөө архиширны архины ард нэг суудаг найз биш. Зовх зүтгэж явах үед ирдэг. Тэ. Жаргалтай үед нь хоолоос зовлонтой үед нь ирдэг. Байг гэдэг хамт яваа. Намайг телевиз ажлыгээд элдв янзын хүнд бүтсэн байдалд орсон. Тэгээ лаанцаа нэгэл. Тэгэхээр хүнд хэцүү үед бас манай бадам дандаа цугууд байхгүй. Тэгэл бэртэж гэмтэх тэгэл асуудрах марх тэгээ лаанцаа нэгэл намагч нэг хэсэг антуу алан малнагдсан тэр үртэл байж байсан. Тэр үед муу бадам маань сайн олж явсан. Би ч одоо нас гомбо бадам гэдэг хоёр зүйлтэй. Насаараа найзалж байгаа. Миний хоол амархан. Дайт хийж байгаа. Дайт гэж мэдхүү та. Хоолны дэглэн байх болдог. Ногоо өвснөгөө голдог үедэл. Би ч одоо нэг хэсэг Чинхан бясалгалд яваад бүр навногоо хоол идэвлээ. Цагаан хоол идэвлээ. Хайны махад хольж нэг хэсгээс явж үзлээ. Тэр үед их олон юм ухаарсан. Хоол уусах тухай, хүний амьдралын тухай, зөөлөхтэй тухай. Тэгж явж байгаад сүүлд буцаад нохоол байсан. Одоо ихтэй үе ингээд юм дайт маягийн хоол идэх. Жод ингээд сая ингээд зам таарлцсан. Бүхэл ингээд болдохгүй юу гэж байгаа. Болдохгүй яаж байгаа ингээд. Тэгээд шүү дээ. Сая энэ олон бүү ихэд нэг хүн ч намайг таньсангүй. Тэст мяга мэдлээ. Энэ цагаан авсан зургт үүд хүмүүс үл. Би 1900 биш 2012 онд 134 кг шидтэй байсан. Одоо нэг 94-5 кг. Нийтдээ 40 кг хассан. Уулан даваа алхсан. За тэгээд одоо дундор нэг ээж мэж маань өнгөрөөл гэр бүл мөл ингээл өөрөөлөө тэгэл ээж мэж ингээл бас сэтгэл санаагаар унах уу байсан. Гэтэ тэрийг нэрс төлөвлөж тооцвол ууланд алхсан. Тэгээд хоолнд бас их анхаарал тавьсан. Энэ үчээрээ өнгөрсөн 40 кг хассан байж байгаа. 134-өөс 94-5 болно гэдэг бол 40 кг их чим. Баян үйл энэ цаадлаа бол авч байгаа гэж. Дахтын цэгэр хотгорын тухай надад нэг хүн ярьж ирсэн. Чи орой харахад чи уул чинь хөв хөрөн болно гэдэг. Юм хөрөнгөөр бодоод хөрөнгө асгацсан юм шиг байна. Хөрөн болно. А өглөөс ирээд нар мантгад чи уул чинь цэв цэнкэр байдаг гэсэн байна. Энэ нэг өнгө гарч ирэх шиг байна те. Тэгэл бодож. Энэ бой гахын сүтэ. Байгалийн дунд. Амттай хоол идээд. Агаар өмсөлдөө. Хоёр талаар мөн гол хөвчин зурсаал. Янз юм байна. Тасарга.
За бид нар энд ирээд юу боллоо? 2 хонлоо. Ороос тасралтгүй ороод майхан хураалах нөхцөл байхгүй. 2 хоног. Усан орны тохирч хамаг юмнууд маань бас нэг норхон маягтай. Тэг бас бороо ингэж их орол хэцүү байлаа. Би одоо дөнгөж сая бороо жоохон завсарлаа. Тэгээд ингээд 2 хоног алдсан юм чинь дахиад цаашаа хөдлөе гэж бодож байна. Одоо тэг бороо орсон ч ороогүй ч хамаахгүй. Үстээрээ төдлөе гэж бодлоо. Бороо нэг жоохон одоо нэг жоохон шивэрхэн манцар маягтай шивэрч. Тэгээд энэ орон дурна байхна нойтон начиж байгаа л тэгэл цаашаа хөдлөж айхтар хүүтэн байна. Уямаа тохондоо очоод гадуур нь дахиад нэг цомц авахаас өмсөхгүй болвол ай хүүтэн байна. Энэ мөр хасах градус руу орж байгаа юм шүү. Хүүтэн бороо хоёрын дундуур цаашаа явах нь аргагүй л тайг 8 сарын өнгөрөөгөө цас ордог шүү гэж анхаарч ирсэн. Одоо энэ төр зарим ихний одоо уулууд манай гараа 5 онцлоо. Эхний уулууд маань цастаа болоод эхэлсэн байж байгаа. Тэгэхээр одоо цаашаа цас бороо нунулах юм. Одоо явахаас явах. Тэрс нас мөрнөөс унаад хавиргаа осж байгаа юм байсан. Тэгээд ханаж чадахгүй. Ханах юм уу чанганы ханах усаан их талах гэж. Тэгээд арай жоохон гайг болж байгаа юм. Тэгээд явъя гэж бодлоо. Одоо юм хураач. Цагаагаар хүн нөхцөл донд авир сүртэй. Яхаа тэгээд мэдээж мэдчихдээ бас ах юм өргөжүүлэх гэж байгаа юм чинь. Цаашаа явъя гэж бодлоо. Ман донд л явж байна. Нөгөө юугаа энэ юу бас хортой юм байна. Энэ мөрний уян дээр жолоон дээр тэр энэ ялооны ингэгөө татлаг хийцэн байсан. Тэр чи мөр хүчтэй шуутахаар ингээд буруунаас зулаг аваад түлээд ийм болт юм байна. Буруу манад зулаачлаа. Түрүүн ооч зулагдсан. Байт юм байна. Бас сураараа хийсэн нь бол яадаг ч үгүй. Тэр бас очиж ч гэсэн ерөн хөдөөд явж байгаа хүмүүс тэр мяндс уяанаас энэ нийлэг дээр хийсэн уяанаас болгоомжлол юм байна. Амар түлдэг. Яг шув татал хүчтэй даван гол түлэр гараа авчт юм байна. Одоо цаашаа явна да. Шоо юм. Цастаач юу ч юусэн ямар ч сан тайгаар хангаа өөрөө ногоон байгаа юм шиг. Шоо юм уу гэдэг бодлоо.